улсын төрийн шагналт соёлын гавьяа зүтгэлтэн зохиолч Цэнди Доржготов. Танил биш бөөн дуу. Амар амгаланда налгар назгаан дэнтсэн гашууны голынхан түүхэндээ нэг гачин юм үзв. Ямагт ганц гэрээр зөөдгийн нутгалдаг аврах том хөлөөрөө хөлөв баадгаа гэж алдаршсан зожиг ир нэг шөнө гутлаан алдчихжээ. Шивэр ханхлууллаа гэж ихнэрээ загнаад байхаар бадгай зуны бөхчөмшин 2 авраг гутлаа сэврээхээр түрээгийн салхи зөргүүлээд гэрээсээ зайдуу өндөр довон дээр тавьсан юмсанж. Өглөө босоод бадгай гутлаа өмсөх гэтэл гутал нь алга. Айл амтнаас алс хол нутагт миний гутлыг хэн хулгайлдаг вүлээ? Харангүй шүн. Миний гутлыг хүн олохгүй. Гутлын минь үнрээр чон шиншилж ирээд зуугаад явчихж гэж гайхах гэтэл дэрэгдэн хөл бадгаан аврах гутлаас том уу гэхээс баггүй 2 муухай банхар махаа хэвтэж байв. Бадгай тэр гутлыг шохоор хов. Харахгүй том хөлтэй хүний хідээжээ. Үгүй ертөнц дээр надтай адилхан хөлтэй хүн бас байдаг байжээ гэж тэр бэр ижил хөлтнөө олсонд олзуурхаад нөгөө гутлыг өмсөж үзэж суутал авгаан гүйж ирээд "Гүпээ яасан муухай гутал вэ" гэж дуу алдснаа ам хамраа хань цугаараа таглан сэжиглэж танихгүй хүний бузар гутлыг тайлаач дээ. Яасан ойгургүй баран бэ чи чинь хөлөө угаахгүй бол чамтай цуг унтахгүй шүү гэлээ. Тэгснэ нөгөө гутлыг эм хүний овж ивэр эргүүлж тойруулж үтснэ. Бадгайг нь ударч улам цорхой гутлаа. Чиний бүтэн гутлаар сольчихч чамаас бусад ир хүн ийм л айхтар залтай байгаа юм да. Гэснэ нэгийг санав янзтай гутлынхаа улыг ингэж илээснийг бодоход явган орогдол манайхаата ирсэн байна да гэд нүдэ адтай тормолзуулан ийш тийш сэлбэлзлээ. Бүжин хан дуг нь хөл бадгайг яаж тоосон юм гэмээр хүүхэн л дээ. Эзгүй нутагт харанхуй шин хэн ирж гутал сольж авав гэсэн айдас ганц гэрийн эзэгтэй бүжин хандыг зовов. Орхисон гутлын тамтгаар шинжвэл тэр задарсан хулгайч биш ядарсан орогдол байж таарна. Хөөрхий ийм гутлын эзэн яаж олигтой явах вэ? Ядарчл яваа ирийн гутал байна да гэд бүсгүй хүний зөөлөн сэтгэлээр өрөвдөж бас үзлээ. Ядаж тэдний ганц нохойн зөнөөд саяхан өгсөн учраа шүн гадаа хүн ирэхийг мэдсэнгүй. Явган орогдол бол манайхаас холдож чадаагүй нүүхэн хавьд нуугдаж байгаа бах. Яадаг вүлээ? Шүн дахиж ирээд хоолой огтолчих байх шүү. Бүжин хандыг ингэж төгшиж эхлэхэд хөл бадгай тамхиныхаа авдаг толгойгоо үзэгдэхгүй болтол баагуулаад тэр бас азтай орогдлоо. Орхисон гутлаар нь шинжвэл түүний хөл багтах гутал манай суманд нэг ч байхгүй. Тийм том хөлтэй орогдол миний гуталтай харанхуй шин яаж таарва гэж толгойс ихсэрч гайхаад өөрийг үл бодно. Махчин шуудаас айсан хідэн болжмор гэр бараадан уй дэрхийн нисхээс ондоо анир ганц гэрийн гадаа гарахгүй. Бүжин ханд тогоотой сүгээ юулж тогооныхоо ёроолын бор хусмыг хусаж гадааныг чулуун дээр шороодулгүй эвтэйхэн тавив. Зүнэг нохойн хосмонд их дуртайсан. Тогоо хусах чимээнэр үүдэндээ тулж зогсоод сүүлээ гадагнуулан чихээсээ тийлгэн толгоогоо далжигнуулан хорхойн хөрсөндөө байж яддагсан. Нохойн үгснээс хойш өглөө ягийн цаг мөчид 2 хэрэг нисэн ирж эзэгтэй бэлдсэн хусмыг идэж сураад буй юм санж. 2 хэрээч хусмаа зоглохоор яг цагтаа нисэдэрлээ. Том хөлт орогдлоос айж байхад 2 хэрээнээс ондоо хань бол хамтай голтой юм. Эзэгтэй өглөө үзэгдсэнгүй. Бүжин хандын сэтгэлээс 2 муухай том гутал салдаггүй. Хөл бадгай тэр мөн азтай орогдлоо гэж толгоос ихсэрч баахан тамхи баагуулаад ярих шин сургаг мэдээтэй болдоо гэж олзуурхаад хонь хариулах нэрийдлэр ганц нэг айлаар бууж аяг тагшин мэргүүлэхээр бодон цоохор морныхоо нурууг хотолзуулсаар уулын модыг ургаа гэв. Улсууд намайг завхай гэв. Талын модыг тархай гэв.
Гэхдээ тануус намайг завхай гээ юу гэж дуулсаар яваад өгв. Бүжин ханд үнийгээ сааж үхрээ бэлчээгээд зэлээ цэвэрлэж шар аргал дэлгэж баахан гойгроод эцэст нь туглаазалж явлаа. Эргэн тойрон чив чимээгүй хуучин судрын хуудас шиг шар толнолайна. Гэтэл юу болсон гэж? Буундуу тас хийж эзэгтэй суун туссан боловч цус асгарсангүй. Чив чимээгүй налгар орчлонд буундуу яасан аимшигтай цуурай танивэ. Гэхдээ нэг л хачин танил биш буундуу ойрхон тас хийснийг бүжин ханд хожуухан авч санав. Тарвагны арьс үнэт орж анчид тэдний хаяаны тарвагыг агнадаг болсон юм. Тарвагчдын буундуу бүжин ханд танил болсон ажээ. Харин сая гэрийн хавцаа дугарсан буундуу нэг л хачин танил биш янзын бөглүүдүү буундуу байв. Ганц гэр ганцаараа гмайчгийн гутлын солио явган босвол хэдий 50 нутагч гэлээ нэг л бишээ. Айж үзээгүй айж сураагүй ихнэр яахаа мэдгүй гайхаж ойр орчмыг төвшүүртэйнүүдээр чагнав. Танил биш буундуу яа харахгүй гарсан боловч эзний нь бараа байдаггүй. Нэг л ёргүй. Явган орогдол ойрхон бүгчээд л бүжин хандыг ажиглаад буй юм шиг. Тэнэг хар хүнээ хэрэггүй явууллаа гэж танил биш буундуу гарснаас хойш сандаг гин. Мөн ч цагаахан байна да. Орогдол хулгай юм үзээгүй учир гиндижээ. Ойр хавийн ганг судаг руу өнгийхгээ зүрхэлсэнгүй. Том хөлт орогдол дэрсэн дунд хөвтчээд байгаа юм биш үз. Гүй хирганы ёроолд суугаад байна уу? Гүй бүр тарвагны нүхэнд орчоод толгоогоо дөнгөж цухайлгаад намайг ажиглаад байвал би анзаарахгүй штэ. Тийм том хөлтэй хүн тарвагны нүхэнд арай багтахгүй байхаа. Гэх мэт бүжин ханд олон янзаар ирэхцүүлв. Шөн унтаж байхад орон доогуур нь орж нуугдчаад одоо гэрт хөнгүүг далимдуулаад тооноор буудаж намайг зайл гэсэн дохио өгч байгаа юм биш үз? Ингэж бодсон бүжин гэртээ орж чадхаа болвоо. Айсандаа гэрээ алсуур баахан тойрлоо. Гэрт юу болж бууг бүү мэд. Гэртээ сэмхэн ортод чихээ туургандаа нааж чагнав. Шүүсэн аарцны шар ус шод шод дуслахаас ондоо чимээ алга. Үд өнгөрөв. Ойр хавьд айл байхгүй хаачдаг билээ. Гэртэн орвол муухай том хөлт орогдод ганцхан дам бошинцтай нөмгөн шалдан шахуу яваа намайг тэрч аваад дарчихгүй байгаа та. Ингэж айхтаа ганцаарангийн том хөлт бос уулын дэргэд хайчгаад явсан хинэггүй нөхөртөө улам гомдлоо. Эцэст нь айсаар гэртээ орсон боловч орон доогуур шагаахан бүхэл тийшээ ихцэлж харж зоргилсонгүй. Орон доороос нь аврах том хоёр хөлний 10 муухай хуруу дөнгөж цухигаад арвахнаж байх юм шиг санагдаад гойргүй. Дэмээл цай уухаар халуун сава сэмээрхэн автал дүүрэн халуун цайтай орхисон халуун сав нь хар аянда хаг буудаж орхичээ. Нөгөө танил биш дуун халуун савны хачин дуу байсныг сая мэдэж бүжин ханд ганцаар хэрнээ ичиж баярлсандаа нүрээ дарж байгаад айлгуйтан хөхөрчээ. Том гутлын эзэн гараагүй өнгөрсөн бөгөөд энэ авдлаас хойш хөл бадгайн мал сүрэг зад өссөн тул гашууны голынхан муу хөл бадгайн мал эзнийхээ санд өсөөгүй. Тэр том гутлаас болж баяжсан гэж сэмэтархав. Энэ нь нутгаасаа хүн алдаршин чинээ зүүдэлдэггүй зэлүүд нутгийн цөөвдөр хүний янзын зан гэлтэй. Алдар цуутан тэд тусгай төрөлд төрсөн бурхад гэж биширдэг тул өөрсдийн дундаас хин нэг ялангуяа хөл бадгайг тэгж мандахгүй гэсэн онолтой даруухан антид. Саахалтынхан хөл бадгайд жөтөөрхөхдөө гутал гэдэг дээшээ харсан сав. Тийм том гуталд мөн чих буян багтанда гэж байхад нэг хүүхэн бүр нөхрөө хөл бадгай шиг хөлтэй төрсөнгүй чи гэж загинсан сурагтай. Том хөлтэй төрсөн бол том гутал хайж явсан том хөлтэй оргодол бадгайн гутлаас өмнө чиний гутлыг олж өмсөд өдийд манайх баяжхгүй юу гэд нөгөө хүүхэн хар хүнээ голж инээдэм нарган болсон түүхтэй.
Жилийн 4 улиралд малынхаа аяыг дагаж ганц гэрээр нутгийн соргог дотор хийж явдаг айлын мал уг нь өсөхөөс биш өөр яахсан билээ дээ.